хамгийн гол нь энэ хүүхдүүдээс айгүй урам зориг авдаг тийм ээ. Яг манай давны хаан шимжтэй хүүхэд залуучуудын маань онцлог нь юу вэ гэвэл хүнийг зүрх сэтгэлээсээ хайрладаг, альва зүрх чин сэтгэлээс ханддаг хүмүүс байдаг. Хүмүүсийн нийгмээс ингээд хамгийн дутагдчихаа зүйлийг энэ хүүхдүүд бусдад өгч чаддаг байгаа байхгүй. Тэгэхээр би энэ ажилд айгүй дуртай. Түрүүхий дугаарыг бид Зориг сангийн ард байрлах хашаагаар ороод байдаг нэмсэлэл кофе шоп дээрээс бэлтгэн хүргэж байна. Сайн байна уу намайг Уянга гэдэг Монголын даавны холбооны гүйцэтгэх захирал байна. Ерөнхийдөө манай байгууллагч эрхэм зорилго юу вэ гэвэл даавны хаан шимжтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлэлдэг хүмүүс болох. Тэгээд ингээд юм татвараа төлдөг хүмүүс болох юм зорилготой байдаг. Бид нар ч яг энэ зорилгын хүрээнд ажиллаж байгаа. Энэ зорилгын хүрээнд бидний хамгийн том ажил маань гэвэл бид нар яг энэ том үлгэрч бас кофе шоп байна. Магадгүй тийм ээ ирээдүйд бид нар энэ кофе шопынхаа салбаруудыг орон нутгад байгуулж болж байна тийм ээ. Улаанбаатар хотод байгуулж болж байна. Даавны хаан шимжтэй хүмүүсийг ажилтдаг кофе шоп гэдэг ч юм уу те. Нэг тийм зорилготой л яваад байна. Орон нутгийн санаачлагыг дэмжих Канада сангийн тусламжтайгаар бид нэр дахиад шинээр энэ кофе шопт ажлын байр болох боломж олгоод бид нар нийт 15 даавны хаан шинжтэй залуучуудыг баристагаар сургаж байгаа. Тэр баристагийн туслах багш маань одоо өөрөө манай Улаанка боёо манай босс маань хийгээ явж байгаа. Тасаа миний ингэсэн технологи доктор ирсэн баялаа. Зам маяг ялтан болд идэг. Би одоо хүчнийг настай. Кофе шопын дарга. Тэмээ дарга босс болцоо манай хүүхдийн шинэ хүүхд одоо за юу. Манай Улаанкач ерөөсө хамгийн том гарсан өөрчлөлт энэ чинь нийгэмшээд хүмүүстэй харьцаад аягүй сурчиж байгаа байхгүй юу. Тэгээд эн чинь өөрөө нэг бусад даавны хаан шимжтэй хүмүүст ялангуяа гэр бүлд нь үлгэрч болоод гэж байгаа байхгүй юу. Даавны хаан шимжтэй хүмүүс хөгжиж чаддсан маа тийм ээ. Хичээвэл ажил хийж чаднаа гэдгийг харуулж өгч байгаа. Хамгийн гол нь энэ хүүхдүүдээс айгүй урам зориг авдаг тийм ээ. Яг манай даавны хаан шимжтэй хүүхэд залуучуудын маань онцлог нь юу вэ гэвэл хүнийг зүрх сэтгэлээсээ хайрладаг, альва зүрх чин сэтгэлээс ханддаг хүмүүс байдаг байхгүй. Тэгэл ингээл намайг ороод "Хөө өнөөдөр ямар гоё харагдаж байна." Нэг жоохон сэтгэлээр унтсан байхад алив тэврийгээд нэг жоохон сэтгэлээр унтсан ч юм уу ингээд урвайцсан байхад "За Уянга яасан бэ? Юу болсон?" гэхээр миний толгой өвдөд ингээд шууд ингээд "За наашир толгойг нь бариад өгөөгээд" яг ингээд нэг миний одоо бидний хүмүүсийн нийгмээс ингээд хамгийн дутагдчихаа зүйлийг энэ хүмүүс бусдад өгч чаддаг байгаа байхгүй. Тэгэхээр би энэ ажилд айгүй дуртай. 15 хүүхд шинээр сургаж байгаа гэсэн шүү дээ, тийм болохоор биднэрт нөгөө нэг аль болох юм олон үйлчлүүлэгч байх тусмаа тэр хүүхдүүд илүү хүмүүстэй илүү харьцаад илүү дадлах шиг боломжтой байгаа. Тэгэхээр ерөнхийдөө магадгүй энийг үзэж байгаа хүмүүсээ бол хэлэхэд манай хүүхдүүд залуучуудыг дэмжиж манай кофе шопоор ирж үйлчлүүлээрэ гэж хэлмээр яг Зориг сангийн хашаан дотор байдаг байгаа. Манай дийл тооцоололээ. Манай кофе амттай шүү. Даа.